За нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй манайхан дараагийн асуултаа сонсоход бол бэлэн болсон байгаа бах. За энэ асуулт болохоор сая санал бодлоо илэрхийлдэхдээ яг адилхан. Гэхдээ 100 гарын багт маань одоо тавигдаж байгаа асуулт байгаа. Тэгэхээр энийгээ бүгдээрээ сонсцгоё. Тэгэхээр за юу? Би асуултыг асуучих. Би асуучих баярлалаа. Ингэж байгаа. Дараагийн асуулт бол Монгол улс өндөр технологийн түүхийд олборлохдоо хаанаас хөрөнгө босгох вэ гэж. За олборлохдоо хаанаас хөрөнгө босгох вэ? Эд нь ашиглах гэж хэлбэр үү те. Дотоодын нөөц бололцоог ашиглах. Бид нь 3 дахь хөрштэй хамтрах. Сид нь бүгд найрандах хятад ард улстай хамтрах. Дид нь Оросын холбооны улстай хамтрах гэсэн хэлбэрүүд байна. За эдгээр хөлбөрүүдийн хүрээнд үзэгчид маань саналаа заавал илгээгээрэй. Ингээд бид нар санал хураах шугамаа нээхээс өмнө одоо 100 гар талаасаа аль нэг зочноо урьж танилцуулах болно. Санал бодлын. За. Багшаа би нэг юм хэлье. Энэ ингэж 3 дахь хөрштэй хамтрах гэдэг маань одоо Англи, Америк, Франц, Герман, Солонгос гэдэг энэ технологиг эзэмссэн те энэ орнуудаа л хэлж байгаа шүү гэдгийг бас тодруулж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тий. Тэгтээ технологи ярих юм бол яг хуу бүгд найрамдах хятад ард улсад бол боловсруулах том технологиуд бол байгаа. Дотоодын нөөц болцоог ашиглах яг нь энэ A, B, C, D гэсэн дөрвөн хариултаа нэг жаахан тайлбарлаад өгчий гэвэл зөвхөн хэрвээ олборлол яах вэ? Хөрөнгө хаанаас босох вэ? Тэгэхээр дотоодын нөөц болцоо ашиглана гэдэг болвол дотоод за уучлаарай. За цааяар ашиглана. За энэ сонголтод дотоодоосоо л хөрөнгөө босгоод бүгдээрээ төслөөдөө урьдчилуулна гэсэн үг. 3 дахь хөрштэй хамтрах гэдгийг та тайлбарласан. За C болон D бол бидний мөнхийн 2 хөрш улсууд байна. За баярлалаа. Танахаас та баярлалаа. За Ганхуйг уулуурхайн ашиглалтын инженер, уулуурхайн эдийн засагч. Манайх бас багаараа сая бас ярилцлаа. Тэгээд уучлаарай. Би тийшээ уянгагийн яриаг сонсоод илүү үгэнд дурлаа л байжсэн. Анзаарсангүй. манайх ерөөдөө багаараа сая хоёулаа ярилцаад. Ер нь бол яг Монгол улс руу өндөр технологийн төлөвлөлт дээр бол туршлага байхгүй. Цаг яваад эхэлсэн шүү дээ. Гадагшаага Цаг яваад эхэлсэн зүг үү? Зөв тий. Яваад эхэлсэн юм биш үү? Одоо явал түүнийг явал. Гадаадын хөрөнгө оруулагч нартай ерөнхийдөө хамтрах бол ерөнхийдөө зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл өндөр технологийн түүхийдийг боловсруулах энэ чиглэлд бол өөрөө маш нарийн түүхтэй ноу хау гэсэн технологи шаардлагатай байдаг. Тэгэхээр бид бол өөрөө Монгол улсын дээр туршлага байхгүй, нойлоос эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг мэддэг, салбараа мэддэг энэ гадны хөрөнгө оруулагч руу заашгүй шаардлага байгаа. Нөгөө талаараа хөрөнгө оруулалтын дээр бол маш их өндөр шаарддаг. Тийм учраас бид бол яг энэ дээр одоо өндөр технологийн түүхийдийг олборлох дээр бол нэгд гадаадын хөрөнгө оруулагчтай хамтраад хөрөнгө оруулалтыг оруулж ирэх ёстой. Хоёрт технологи ноу хауг нь суралцах ёстой, нутагшуулах ёстой. За мөн одоо өөрсдийн дотоодын боловсон хүчний бол гуравт бол сурах шаардлагатай тийм. Ингэж явснаар магадгүй 10 20 жилийн дараа бол биднээс өөрсдөө энэ өндөр технологийн түүхий дээр бол үйл ажиллагаа явуулаад явах юм боломж гарах бах. Зүгээр яг хинтээ хамтрах вэ гэдэг дээр магадгүй хамгийн зөв сонголт нь бол өөрөө 3 дахь буюу баруун эдийн хөрөнгө оруулагчтай хамтарч 3 дахь хөрсөөсөө хөрөнгө оруулалтаа авч явах нь хамгийн зөв бахаа л гэж бодож байна. За баярлалаа. Цаг дуслаа. Таач бүр ийм яг 1 минутын хугацаа энэ тэрийг бол яг мэдэрдэг юм байна те. Зүрхнийхээ цогцолтоор тоолоо явчихгүй. Би бол тэгдэж штэ. Ер нь бол тийм байна. Маш их баярлалаа. За бүгд одоо санал хураалтын шугамаа нээ. 13 тэгтийг 88 дугаарт саналаа мессежээр илгээж болно. Энгийн тарифаар юм блэ? Эсвэл таны сурталчлаад байдаг фрэшбэк. Би яг сурталчлаагүй. Тэр чинь нэвтрүүлгийн реклам, промогийн зураг авснаа фрэшбэк татснуул гэж явуулаад ирсэн бохоггүй. Гэхдээ яхаа сурталчилж болно. Фрэшбэк реклам юуг татаад саналаа үнэгүй илгээж болно шүү. Тэгэлгүй яах вэ? За манай 100 жигүүрийн багийн саналыг сонслоо. Гадаадын хөрөнгө оруулалт 3 дахьч гэдэг дээр бол саналаа өгч явах шиг байна. Мөнхтөр дарга юу гэж бодож байна? За тэр нь яг хариултыг бол зөвөр зарчмын үед бол давхцсан гэж бол хэлж бол давхцж байна гэж бол хэлж болно. Гэхдээ хэд хэдэн хүнд нарийн учир шалтгаан байгаа. Ер нь сүүлийн үед бид нар бол өндөр технологийн түүхэд гэж нэг ярьж, чухал ашигт малтмал гэж ярьж, шууд утгаар газар оролмент гэж ярьж, нийгэмдч нэлээд тийм өргөн хилцүүлэгтэй сэдв болж байна. Гол юм бидэрт бол технологи байх хэвээр. Гэхдээ одоо бол бидэрт бол яг газар оролментыг боловсруулдаг тийм технологи бол баяжуулдаг технологи байхгүй. Тэгэхээр хэн нэгэн технологитой улстай хамтрах шаардлага үүсэж байгаа. Хоёрт бидэрт хамгийн чухал зах зээл байх хэвээр. Тэгэхээр хятад бол мэдээж өөрөө асар том экспортлогч улс учраас манайхаас түүхэд авахгүй байх. За Орос бол бас өөрөө бас олборлогч тийм ус
боловсруулж ус учраас нэг айхтар биднээс хүүхэд авах нь юу бол тэгэхээр мэдээж түрүүний манай нөгөө багийн хэлдэг 3 дахь хөрснөөрэ зах зээлтэй технологитой хөрөнгө оруулах боломжтой гэдэг хөлбөрүүдээр яалтчгүй 3 дахь хөршөө тий Гуравдагч хөрш. Тэгэхээр хоёр баг маань дахиад эхний эдэн асуултан дээр санал нэгдсэн шигэ 3 дахь хөрштэй хамтарсан зүйтэй гэж аах шиг байна. Ойлголоо. Уянгаа хөтлөгчөөс би бас ганц хоёр зүйл тодруулаад асууч байлаа. Өндөр технологитой улсууд байна те. Тэднэртэй хамтрахгүйгээр зүгээр технологиг бид нар худалдаад авч болохгүй. Технологиг худалдаж авч болно. Инженерүүдээс сургах хэрэгтэй болно. Ер нь бол боломжгүй зүйл гэж байхгүй дээ. Гэхдээ нөгөө бүгдээрээ улсынхаа одоо үүд хаалгыг орлогын үүдээ нээх хэрэгтэй байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэрнтэйгээ уялдуулаад Номоо уншвал хэдий. Худалдаж авах гэдэг чинь дотоодын нөөц уулзгаа ашиглах гэдэг рүү ингээ орчиж байгаа байхгүй. Манай тийм мөнгө байх ч. Хоёр минут нэг санал нэгтгэв эсвэл нэгдсэн байгаа юм уу? Яг попрох юм бол дахиад дотоодын нөөц уулзаа гэдгийг дарна. Гэхдээ манай энэ удаагийн үзэгчд бол арай өөр ах шиг байл. Тийм болохоор 3 дахь шүрш гэдгийг дарахад хожих юм байна. Тийм 13. Оростой нэгдээ гэдгийг дарна шүү дээ. Бүр попрол. Тийм. Попролоо. Хултлан попрол. Миний монголчууд ч тэгж бодож байгаа шүү дээ. 13 тэгтэг 88 дугаарын утас руу мессеж илгээгээрэй. Ард түмэн юу гэж бодож байгааг цөмөөрө харчиж болно шүү дээ. Нээлттэй байна. Гэхдээ би та хоёрын тэр pop гэсэн үү, сая rock гэсэн үү? Би тэрийг сайн ойлгохгүй байгаа шүү. Энийг бас нэг тайлбарлаад хэлчихүүлэх зүгээр байгаа. За тайлбарлах. Одоо ингэс уулуурхаа ингээ асуудлуудыг ярихад попрол гэдэг нөгөө зүгээр одоо сайн яг одоо үндсэн ойлголтоос нь арай гажчихсан хүмүүсийн сонсхийг хүсэж байгаа зүйлийг нь айгүй чанга ярьдаг тэрийг попрол гэдэг. Тэгээ энэ бол одоо нарийн мэргэжлийн салбарт хэрэггүй юм шүү гэж бол хүний боддог. Гэхдээ монголчууд маань юу гэж бодож байгаа бүгдээрээ өнөөдөр харна да. За ингээд баруун гартлын баг дарыг сонголтоо. Ажил дарж байгаа 3 дахь хөршөө дарж байгаа. За хоёр баг маань хоёулаа адилхан 3 дахь хөрштөөгөө хамтарсан нь зүйтэй гэж монголчууд үзэх байхаа гэж бодсон байна. Тэгээ аливаа зүйл дээр нэг юм тис хөндлөн юм өнцгтэй хүн байдаг ш. Заримдаа цаанаас ааж тийм юм уу эсвэл тийм дүр үзүүлдэг ч юм уу. Би тэдний нэг болж идэхгүй. Тий. Өөртөө хийчээ. Хэдий. Хэмрийн санд уншуулах. Өсөхгүй мөнгөө гарч бол авчих гал байхгүй. Технологи тэр нь аваад нэг хэдэн хүүхэд явуулаад тийсээс нэг 4 хүүхэд явуулаад сургаал оруулж ирээд тэгэл янзлчил та амархан штэ. Чадна штэ бид нэр. Энэ сайхан өөдрөглөх хэрэгтэй. Автомашин орж ирсэн шүү дээ. Тэгсэн 20-од оны үе ярьж байхгүй юу? 11 онд богтаан авсан. Тэгсэн чинь ингээ машины тойрч ингэж явж яснаа хадаас нь байвал хийчихэл юм байна гэдэг. Тэр шиг л байлаа штэ. Их гой машин байсан байх тийм. Хадаас нэг тэгж ярьдаг. Хадаас нэгдсэн золигоо та гэсэн. 25 оных юм байна л да. Анхны онгоц 25 онд орж ирсэн баг. Тийм үү. Шинэ мэдээлэл шүү. Мэдтгүү ажээ. За тэгээд ерөнхийдөө яасан. Хоёр баг маань бол Ижилхэн 3 дахь хөрөнгө оруулалт авъя гэсэн байна. Хөтлөгч бол ерөөсөө л авчийл гэдэг юм. Хэдэн хүүхд сургаад яачи авчийл гэдэг. Уянгаа гişүү маань болохоор бас 3 дахь хөрш рүүгээ байна уу? Таны зөвхөн хувь хүний бодол нь ямар байгаа бол? Хувь хүний бодлоо. Би бол яг одоо үндэ одоо ямар нэгэн аргаар л авмаар байна. Болборлмоор байна. Тий Монголч бидний эдийн засгт хэрэгтэй юм да гэж бол боддог. Гэхдээ өнөөдөр энд байгаа шалтгаан маань монголчууд маань юу гэж бодож байгаа юм лоо л тий хармаар байгаа юм. Тэгэхээр үр дүнгийн нэгтгэл болсон байх шиг байна. Бүгдээрээ хариултаа харъя. Асуулт бол Монгол улс өндөр технологийн түүхий эд олборлоготой хаанаас хөрөнгөө босгох юм бэ л гэж байгаа. За хариултаа харцгаая. Яална 3 дахь хөрштэй хамтрах гэдэг маань явж өглөө. Хөрштэй хамтрах 70% авчээ. Үнэн юм уу дөө? За одоо манай үзэгчид ийм л бодолтой байна. За. Тэгэхээр 3 дахь хөрштэй хамтрыг гэдгийг бол хоёр багийнхан хоёр хөтлөгчтэйгөө нийлээд одоо би бодлоо өөрөө хариулаагүй үстэй. Өөрөө яг тэр талд нь ороог байж яг бүгд ингэчихэнгөт ингээ биднэрийнхээ зөв болчихоо тийм ээ. Баярлалаа 3 дахь хөрш